Хай. Чи өмнө энэ өмнөдийг харж байсан уу? Чи өмнө энэ цамцыг харж байсан уу? Чи өмнө энэ логотой мөнгө эдлэл, аксессуар эсвэл хараал эзэн $500 сүлбэр зүг хүртэл харж байсан уу? Харж байсан бол яагаад энэ брэнд ийм болсон? Одоогийн рокстарууд боёо рэпстарууд яагаад энэ брэндээр байнга үйлчлүүлж бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг вэ гэдэг талаар өмнө бодож исэн бол чи зөв газараа байна. Өнөөдөр ярих сэдв бол Chrome Horse. 1988 онд Richard Stark болон John Bowman хоёр нийлээд Hollywood-ийн нэг random garage-д энэхүү брендийг үүсгэн байгуулсан гэж ярьдаг. Тухайн үеийнхаа biker rockstar-уудаас inspiration авч хийсэн. Ягаад энэ брендийг үүсгэн байгуулах болсон гол шалтгаан гэвэл өөрөөсөө biker rockstar хэмнэлтэй хүмүүс байсан. Гэхдээ яг тухайн үед нь юм чанартай leader jacket, савхин jacket хийдэг газар олоход их төвөгтэй хэцүү байсан учраас өөрөөсөө хий гэж хийдээд хийж эхэлсэн. Тэд эхэндээ зөвхөн family and friends боёо зөвхөн хүрээлэлтэд зориулж захиалгаар цөөн тоогоор бүтээгдэхүүнүүдэд хийдэг байсан бол хамгийн ихний official том ажил нь бол Choppers Chicks and Zombie Town гэсэн киноны character-уудын outfit-ийг хийх ажлаар Chrome Horse брендийн минь official болох үүд гараа нэгцсэн юм. Киноны хувьд бол 100-ны манлай fail болсон боловч кинонд тоглосон жүжигчдийн өмссөн жакетууд ер нь хүмүүсийн нүдэнд их өртөж эхэлснээр хүмүүс сонирхож эхэлсэн. Тэрнээс гадна кинонд тоглосон хоёр эмэгтэй гол дүрийнх нь нэг нь тухайн үеийнхэн Sex Pistols гэдэг нэлээд алдартай хамтлагийн гитарчтай дотны найзууд байж таарсан. Тэр гитарч нь бол жакет цуглуулдаг, нэлээд successful явж байгаа карьертай одоо гитарчин. Тэгээд Richard Stark буюу Chrome Horse-ын жакетуудыг захиалгаар хийлгээд тоглолтууд дээр өмсөж эхэлснээр ер нь бол ингээ олон нийтэд илүү тарж эхэлсэн гэж хэлж болно. Үүнээс гадна Chrome Horse-ыг олон нийтэд хүрэхэд хамгийн том одоо нөлөө үзүүлсэн дуучин одоо артист гэх юм бол Cher гэж бичээд Share гэж л уншаад тахшгүй байсан. Энэ эмэгтэй дуучин байгаа. Тэгээд энэ дуучин нь бол тухайн үедээ randomly Richard Stark-тай нэг студид таарад тэгээд гитарны юм strap байдаг шүү дээ зүүдэг. Тийм strap-ыг хараад чи надад strap-а зарах уу гэсэн чинь Richard Stark $5,000 авал гэж хэлсэн. Тэгээд $5,000 нь тухайн үеийнхаа ер нь бол одоогийн бидний мэдх Hermes-ийн нөгөө юм Birkin bag байдаг шүү дээ, тэ. Birkin bag-наас 2-ыг авах хэмжээний тийм үнийг хэлжсэн. Энэ нь бол Richard Stark өөрийнхөө хийжсэн юмд ямар ихтэлтэй байсан, ямар юм чанартай юм хийжсэн гэдгийг харуулж байгаа юм аа. За Chrome Horse брэнд маань үүнээс цаашлаад гишүүнээ нэгээр нэмсэн нь бол Leonard Camhood гэдэг мөнгөн эдлийн дархнаар хүрээгээд хэлсэн. Энэ нь бол одоогийн Chrome Horse-ийн үндсэн энэ мөнгөн эдлэл аксессуар тэр бүтээгдэхүүнээ зөвхөн 925 сарцын мөнгөөр хийдэг. Тэгээд яг энэ нарийн титалны гар хийцийн аксессуар юу гэдэг юм те товч гинж юу гэдэг иймэрхүү юмнуудыг хийхэд энэ мөнгөн эдлийн дархан маш хүчтэй хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно. За тэгээд Chrome Horse маань 2002 онд домогт Rolling Stones, Guns N' Roses гэсэн хамтлагуудтай хамтарснараа илүү глобал болж эхэлсэн. За тэгээ үргэлжлүүлээд Streetwear руу 2017 онд бидний мэдих Virgil-тай тэгээд Bella Hadid, за тэгээд Rick Owens гэх мэтчлэн одоо домогт тэ нөлөөлөгч дизайнер хүмүүстэй хамтарсныг одоо надаар хэлүүлэхгүй та нар мэдэх бах. За үний хувьд бол бүр extremely pricey. Та нар үнийг харж байгаа хэ зүгээр л энгийн юмыг худалдаж авахд хүртэл амар хэцүү. Тэгээд дээрэс нь Chrome Horse-ыг худалдаж авахын тулд ер нь бол нэлээд хэцүү байдаг. Та нар одоо Chrome Horse гэдэг вебсайт руу ороод харах юм бол ямар нэг хувцас зарахгүй байгаа, зөвхөн нэг хэд хэдэн продуктууд байгаа. Ер нь бол бүгд гар хийцээр хийгддэг. Яг official вебсайтаас нь хувцас худалдаж авах боломжгүй. Дэлхийд даяар бол ер нь 30 гаруй дэлгүүрүүдтэй Хонконг, Токио, Лос Анжелес, Нью-Йорк гэдэг том хотуудад бол нэлээд хэдэн дэлгүүртэй. Ер нь хувцсыг авъя гэвэл зөвхөн дэлгүүр дээр нь очиж авах боломжтой. Дэлгүүр дээр нь очихын тулд бас цаг авч очиж одоо худалдаа авалт хийдэг гэж хэлж болно. Тэгээд яг хувцснуудыг бол resale хийдэг хэд хэдэн юунууд байгаа. Албан ёсны вебсайтууд, албан ёсны дэлгүүрүүд бол байгаа. Тэднийг бол би линкний доор description хэсгээр тавьчих. Тэгээд reel эсвэл юу гэдэг чинь нэлээд хэдэн яг official team юунууд байгаа. Тэгээд та нар ороод харчих бас болно. За үргэлжлүүлээд хэдүүлээ нэрний тухай жоохон задлаад ярьж үзье. Тэгээд түрүүн өмнө ярьжсэн тэр Choppers Chicks Zombie Town гэдэг кинон анхандаа Chrome Horse гэдэг нэрээр релиз хийх гэсэн юм байлээ. Тэгээд нэрээ солилцсон. Тэгээд тэрнээс улбаалаад ер нь брэндээ тэгээд нэрлэлт шууд Chrome Horse гэдгээр нь аваад үлдсэн гэж хүмүүс бас ярьдаг юм байлээ. Гэхдээ яг яаж нэрийг өгсөн талаар мэдээлэлтэй хүн байвал бас комент хэсгээр бичээрэй. Ер нь бол тийм факт бол байсан. Тэгээд яг Chrome гэдэг утга учирын хувьд бол
мэдээж юм гялалцсан хатуу эдийг төлөөлж харуулж байгаа. Тэгээ horse гэдэг бол хайр. Тэгээ хувь хүний дотоод сэтгэл мэдрэмжийг одоо илэрхийлдэг гэж үздэг юм байлээ. За үргэлжлүүлээд хэдүүлээ брендийнхаа үндсэн хэв маяг, логонуудын утга учир болон яг юу илэрхийлэх гэдэг философийн талаар ярилцгаая. 1. Загалмай буюу cross. Энэ бол Chrome Horse-ын хамгийн танигдсан бэлэг тэмдэг бөгөөд готик загварын загалмай нь хүч чадал, итгэл үнэмшил, мөн хамгаалт гэсэн утгыг дагуулдаг. Загалмайг өөр хэлбэрээр давхар сунгасан эсвэл cross dagger гэх мэт хийцээр гаргадаг. Зарим хүмүүс үүнийг амьдралын сорилтыг даван туулж буй зүрх сэтгэлийн илэрхийлэл гэж үздэг. 2. Хутга буюу dagger. Хутга буюу dagger нь зориг, хамгаалалт, шийдвэртэй байдлыг бэлэгддэг. Готик хэм маягт оруулснараа илүү тэмцэгч уур амьсгалтай болгосон байдаг. Зарим зүйлд бөгж загалмай хосолсон хутга байдаг бөгөөд энэ нь шашин ба хүчний хослол гэсэн утга учиртай байна. 3. Fleur de lis буюу лили цэцэг. Францын түүхэн бэлэг тэмдэг хаан засаглалын дээд зэрэглэлийн эрхэмсэг чанарыг илэрхийлдэг. Chrome Horse нь үүнийг гоёмсог уламжлалт, язгууртан хэв маягтай болгож хэрэгэлдэг бөгөөд энэ нь мөн үнэнч байдал хүндлэлийн бэлэг тэмдэг болдог. 4. CH Plus буюу Chrome Horse Plus. Энэ нь брендийн өөрийн лого, хэлбэрийн загалмай, дөрвөн тэгш талтай төвөөс тэлсэн хэм маягтай байдаг. Ихэвчлэн бүтээгдэхүүнүүдийн бөгж, төрөвч, хутал дээр төслөгддөг бөгөөд энэ бүтээл нь ер нь ихэнх бүтээгдэхүүнүүдийнхаа төвд байрладаг брендийн сүнс гэж үзэгддэг юм байна. 5. Gothic script буюу одоо үндсэн фонт нь. Chrome Horse-ын нэр болон үгсийг гоёмсог эртний маягаар бичгэлээр дүрсэлдэг. Энэ нь уламжлалт, нууцлаг байдал болон хүнд сурталыг эсэргүүцэх гэсэн санааг агуулдаг. Бичгэл нь өөрийн брендийн өвөрмөц, хуулбаршгүй одоо дүр төрхийг илэрхийлэхэд одоо илэрхийлдэг юм байна. За тэгээ Chrome Horse-ийнхаа үндсэн мэдээллүүдтэй хамгийн товчхоноор бэлдэж хамгийн on point ярихыг гэж хичээлээ. Тэгэд ер нь бол Chrome Horse брендийн утга учиргүй сонин юм extremely pricey байгаа нь энэ брендийг илүү үн цэнтэй болгож байгаа. Тэгээд бас юм утга учиргүй бас фактууд байдаг. Одоо Chrome Horse-ийн 0-ийн бөглөөс гаргадаг юм нь одоо $6,000 гараад тэгээд 20 минутын дотор sold out болсон гэдэг ч юм уу. $1,500-аас $1,500 зөвхөн пицца тусагч гаргасан гэдэг ч юм уу. Ерөнхийдөө бол зарим хүмүүсийн харахаар бүр useless as fuck юм ингэж хит юм pricey болгож хит ингэж байна гэдэг юм одоо юунуудыг шүмжлүүдийг дагуулдаг бол Chrome Horse нь миний харж байгаагаар бол юмнуудын detail дээр хэрхэн яаж анзаардаг вэ гэдгийг л харуулах гэж одоо зүглээд зориод байгаа юм биш үү дээ гэж бодож जैन. Тэгээд ер нь бол ийм жижигхэн үдээсний ийм жижигхэн эсвэл сүлбүүр зүү пицца карер ч юм уу тиймэрхүү юмнуудыг хийснээрээ бас те ийм детейлийг айгуу сайн хийж байгаа. Тэгээд дээрэс нь өөрөө бүх юм нь handmade, хувцсан ч handmade тийм ээ. Тэгээд бүх юмнууд нь handmade болохоор илүү үн цэнийг нь оруулж байгаа. Тэгээд надаар хэлүүлтгүү одоо Chrome Horse-ийн нөлөөг бол бүгд хэлэх бах. Ер нь бол одоо Reprooted бүгдэнд нь тараагаад өгсөн юм уу гэмээр л хувцас бүгдээрээ өмсөж जैन. Инфлюенсерүүд ер нь бүгд л өмсөж जैन те. Гэтэ эзэж тэгээгүй бүгд амар үнэтэй. Тэгээд Монгол ч гэсэн одоо бол тахаас эхлээд ганц хоёр харагдаж эхэлсэн байлээ. Тэрнээс өмнө хүмүүс өмсдөг байсан л хэл та. Гэхдээ яг хав publicly яг миний харснаар одоо бол дах гэх мэтчлэн ер нь л ингээд ганц хоёр хүмүүст бас ингээд харагдаж үзэгдэж эхэлж байна лээ. Тэгэхээр бас сонирхолтой байгаа юм шиг байгаа юм. Тийм тэгээд одоо ер нь бол хамгийн том төлөөлөгчдийн нэг гэх юм бол мэдээж өнөө цагийн Rockstar буюу Rapstar, Playboi Carti тэгээд Lil Uzi Vert хоёрыг бол хамгийн том Chrome Horse-ын одоо цуглуулгатай гэдэг. Тэгээд мэдээж Drake-ийн 3 саяар хийлгсэн Rolls Royce-ыг бүтэн customize хийсэн. Энэ нь бол хамгийн том big deal, хамгийн том болсон. Тэгээд дээрэс нь одоо Post Malone. За ингээд одуудыг инфлюенсерүүдийг whatever хүмүүсийг дурдах юм бол холбоотой хүмүүс бол дуусахгүй. Тэгээд үүнээс цаашлуулаад бас сонирхолтой мэдээлэл янз бүрийн fact тиймэрхүү юм байх юм бол комент хэсэгт бичээрэй. Дараагийн брэндээр бас ямар брендийн талаар сонирхолтой товчхон on point ярих вэ, хэдүүлээ сэтгэлээ хуваалцах вэ гэдэг дээр мэдээж комментэн дээр бичээрэй. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд бичлэг үзсэн бүгдэнд нь маш их баярлалаа. Дараагийн брендээр уулзлаа түр баяртай. Peace.